За орой минь төргийа. За 2-3 санаа байна. За тэгэхээр Монгол улсын хувьд Сандан Шатар дарга бол шинжлэх ухааны академийн тэргүүлэгч шүүнээр ажиллаж байсан хүний тухайд бас шинжлэх ухааны технологийн салбараа бол нэлээд сайн мэддэг байх гэж би ойлгож явдаг. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын шинжлэх ухааны технологийн салбарын 1 сая хүнд ногдох эрдэвшилгээний ажилтны тоогоор Азийн дунджаас 3 дахин бага байна. За дотоодын нийт бүтээгдэхүүний хувьар манайх бол 0.1% байдаг. Дэлхийн дунджаас 20 дахин бага байгаа юм. За 1 хүнд ногдох судалгаа хөгжүүлэлтийн зардлаар бүгд найрдах Хятад улстай харьцуулахад 61 дахин бага. Тэгэхээр бид нар энэ шинжлэх ухааны технологийн өрсөлдөөнд одоо ингээд үндсэндээ оршин тогтноход маш хэцүү болж байгаа. Тэгэхээр энэ засгийн газрын 24-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинжлэх ухааны технологийн арга хэмжээний зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 1% хүргэнэ гэж заасан байгаа. За та энэнийг нэг хэлбэрлэлтгүй барьж яагаад 28 онд энэ хөвдөд хүргэх юм бол салбар бол эрс урдан сэргэх юм а. Тэгэхээр энд судалгаа хөгжүүлэлтийн ажил шууд өгдөг зардал, өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний ажлын жилийн зардал нь сүүлийн 15 жилийн дунджаар аваад үзэхэд туулын хурдны замыг 100 м зам барих зардалтай л тэнцэж байгаа. Туулын хурдны одоо төлөвлөлт төсвөлж байгаа 100 м зам барих мөнгөөр шинжлэх ухааны технологийн салбараа авч явж энэ бол бүтэхгүй юм л да. Хоёр дахь асуудал бол энэ хөдөөгийн хөгжлийн асуудал байгаа юм. Тэгэхээр бид нар хөдөөг соёлжуулан хөгжүүлэх үү эсвэл тэгсхийгээ байлгаад байх уу гэдэг юм л замын атсан дараа байгаад байгаа. Олон жилийн хэмжээнд байгаад байгаа юм. Тэгэхээр зэрэг миний бодлоор одоо энэ сумын төвийг аймгийн төвтэй авцамаар холбох. Цаашдаа сумын төвүүдийг холбох энэ асуудлыг ер нь нэг анхаарч үзмээр байгаа юм. Жишээлбэл нэг дунджаар бодоход 4 сумын төвийг аймгийн төвтэй холбоход 600 орчим тэрбум төгрөг орж байгаа юм. 150 км зам барина гэж бодоход энүүгээр сумуудын төвд инженерийн дэд бүтц төвлөрсөн халаалтын систем хийвэл 110-аас 120 сумын төвийг энэ 600 тэрбум төгрөгөөр хийх юм байгаамаа. Тэр машин өдөрт 10 машин явдаг замыг барих гэж улаан хөсөлдөж байхын оронд энэ инженерийн дэд бүтцийг хийвэл илүү үр дүнтэй ажил болно. Соёлж нь одоо сургуулийн цэцэрлэг дотор байрны хүүхдүүдийн ариун сүрийн байгууламж жинхэнэ бодит утгаараа ажиллаж эхэлнэ. Хүүхдүүд хар багасаа ийм байгууламж ашиглаж сурна гэд ач холбогдол ихтэй. За 3 дахь асуудал бол бид нар 90 сүүлийн 20 гаруй жил энэ хүртээмжтэй эдийн засгийн суурь огт тавьсангүй. Хөгжлийн тулгууруудаа ерөөсөө бэхжүүлсэнгүй. Энэний гол зангилаа асуудал бол энэ ядуурлал байгаад байна. Сүүлийн 20 гаруй жил ядуурлын түвшин үндсэндээ 30%-тэй. За яг нэг 27-оос 30%-аар хэлбэлцдэг. Ядуу хүмүүсийн тоо хүн амын өсөлтөд дагаад улам нэмэгдээд байдаг. Энэ ядуурлаа бүр усахгүй бол бид нар одоо дундаж давхар гэж төм яриад ямар ч нэмэр байхгүй. Нэг талаас нөгөө талаас дээд талд байдаг одоо баян чинээлэг давхраг хизээч тэр дундаж давхар руу орж баг ирэхгүй нөлөөлөхгүй. Бид нар ядуурлын төвчнөөс энэ хүмүүсээ гаргаж ээж дундаж давхараа бодтой бий болгож улс орны хөгжлийг доктортой авч явах суурийг тавина гэдэг нь бол ойлгомжтой байгаа юм. Бүгд найрамд Хятад улс 15 жилийн дотор 600 сая хүнээ ядуурлын шугамны дор байсан 600 сая хүнээ гаргасан. 15 жилд 600 сая. Тэгтээ зэрэг та ерөнхий сайд улчгийн засгийн газрын холбогдох улсуудаас нэг хэдэн хүн Хятад руу явуулаад энэ арга барилыг нэг судлуулад энийг бодтыг хийхгүй болвол бид нар дундаж давхрахгүй болоод ингээд явчих нь байна шүү. За баярлалаа.